За хагасаа өдөр болгон сүнслэг амьдралын талаар лайв хичээлүүд хийж ахаар болсон байгаа. За тэгээд энэ удаагийн сэдв нь харилцаа гэж яг юу вэ? Өөртөөгөө болон бусадтай хэрхэн харилцаагаа сайжруулах вэ гэдэг сэдвээр ярилцах болно. За бид нар бүгдээрээ мэдж байгаа. Харилцаа бол биднүүсийн амьдралд маш том үүрэг, оройлыг гүйцэтгэж байдаг. Биднүүсийн өөрсдөнтөөгөө харилцаж байгаа харьцаа болон бусадтай харилцаж байгаа харьцаа бидний амьдралын сайн сайхан явах, ажил үйлсээ бүтээх, амьдралд аз жаргалтай амьдрах үндэс суурь болж өгдөг. За бидний ихэнх нь бодож байгаа байх те харилцаа гэж юу вэ гэхээр харилцааг мэдгүй хүн байхгүй штэ багшаа. Та юу яриад байгаа бэ те? Гэхдээ яг үнэнгээсээ харилцаа гэж юу вэ? Бусадтай болон өөртөөгөө харилцах харилцааг дээшлүүлж хэрхэн амьдралаа өөрчлөх вэ гэдэг арга ухааныг энэ хичээлээрээ бүгдээрээ суралцгаая. Харилцаа таны хувийн амьдрал болон таны ажил төрөл, нийгэмд эзлэх байр суурь, өөрийгөө илэрхийлэх байдал, өөрийн жинхэнэ мөнгө чанараараа амьдрах боломжийг танд олгож байдаг. Бид бусадтай сайхан харилцаатай байвал бидний ажил үйлс бүтэмжтэй сайхан байдаг. Харин бусадтай муу харилцаатай байвал юу ч бүтэхгүй. Тэгэхээр харилцаа бол биднүүсээ амьдрал маш чухал үүрэг оройлыг гүйцэтгэж байдаг байна. Бид бусдаас хүндлэлийг авахын тулд бусдыг хүндэлж байж хүндлэлийг авна. Бид хайрыг өгж байж бусад хүнээс хайрыг авдаг. Харамсалтай нь сүүлийн үед хүмүүс харилцааны мөн чанарыг мартаж орхисон. Харилцаа бол өөртөө өгж байгаа хайраа бусадтай хуваалцахыг хэлж байгаа. Гэвч ихэнх хүмүүс бусдаас зөвхөн авахыг хүсдэг. Харин өгөхийг хүсдэггүй. Харилцаа нь дандаа хэрэгцээн дээр тулгуурсан байдаг. Ажил бизнесийн холбоотой бол та тэр хүнтэй сайхан харьцана. Тухайн хүн танд ямар нэгэн байдлаар материалын зүйлээр тус болж чадаж байвал та тэр хүнд сайхан харьцана. Энэ бол эрүүл харилцаа биш. Хувийн амьдрал дээр ч мөн ялгаагүй. Хүмүүс өөртөө хэрэгтэй хүмүүстэй найзлана гэж ярьдаг. Юунд хэрэгтэй гэж? Таны эгог хангахад, таны материалын зүйлийг хангахад, таны эгоны хүсэл шунал тачаалаа биелүүлэхэд тэр хүмүүс туслах учраас та түнд дуртай
та түүнд сайхан хандаж байна уу? Үгүй дээ. Гэрлэлт хүртэл адилхан болсон. Хүмүүс хүнтэй гэрлэхдээ жинхэнэ хайр сэтгэлээр биш. Харин түүний материалын боломжн дээр тулгуурлан, өөрийн хэрэгцээн дээр тулгуурлан хүнтэй суудаг болсон. Тэгснээрээ ямар ч аз жаргалгүй амьдралаар амьдарч явдаг. Хичнээн материалын зүйл хангалттай байсан ч аз жаргалыг тэд нар мэдэрч чаддаггүй. Хайрыг мэдэрч чаддаггүй. Учир нь энэхүү харилцаа нь хайран дээр суйрлаагүй байх нь байна. Хайр гэдэг бол ямар ч шалгуур, ямар ч шаардлагагүйгээр бусдыг нэгүүлсэнгүй хайрлахыг хэлж байгаа юм. Өөрт байгаа хайраа бусадтай хуваалцахыг хэлж байгаа юм. Гэтэл та бусадтай өөрт байгаа хайраа хуваалцахгүй мөртлөө бусдаас хүндлэл хайрыг хүсэж гомдож харуулсаад хэрэггүй. Учир нь таны дотор хайр байхгүй учраас та тэр хайрыг мэдэрч чадахгүй. Багш нь урдныхаа хайр гэж юу вэ гэдэг лайв видеон дээр энэ талаар тайлбарласан байгаа. Хайрыг та зөвхөн өөрөөсөө мэдэрдэг. Та тэр хүнээс хайрыг мэдрээд байна уу гэж бодсон боловч та тэр хайрыг зөвхөн өөрөөсөө л мэдэрдэг. Тэгэхээр яах нь вэ? Сайхан харилцаа өөрийгөө хайрлахаас эхлэх нь байна. Хэрвээ та өөрийгөө 100% хүлээн зөвшөөрсөн, өөрийгөө 100% хайрлаж чаддаг бол та ямар ч хүнийг хайрлаж, хүлээн зөвшөөрч сайхан харилцаатай байж чадна. Угтаа бүх хүмүүс адилхан. Бидний асуудал адилхан, бидний махан биений бүтэц адилхан, бидний сүнсэн биений мөн чанар адилхан. Тиймээс харилцаанд орохдоо тухайн хүний гутлан дээр өөрийнхөө хөлийг хийгээд үз. Ийм англи үг гэдэг байхгүй юу? Дандаа би энэ хүний оронд байсан бол яах байсан болоо? Би энэ хүний оронд байсан бол юу хүсэх байсан болоо? Би энэ хүний оронд байсан бол юу хэлэх байсан болоо? Хэрхэн би харьцах байсан болоо гэж дандаа тэр цаад хүнийхээ талаас бодож үзэж байгаарай. Хэрэглэн дээр тулгуурсан харилцаа бол харилцаа биш. Тэр бол шунал. Та тэр хүнийг өөрийн шунал эго гүйцэлдүүлэхийн тулд сайн хандаж, найзаж болохгүй. Угтаа нэр хүнд материалын зүйлсүүд таны харилцаанд нөлөөлөх ёсгүй. Та тэр хүнийг байгаагаар нь л хүлээж авах ёстой. Тэгснээр та тэр хүнтэй маш сайн харилцаанд орж чадна. Хэрвээ та бусдаас хүндлэл хайрыг хүсэж байгаа бол тэр хүндээ яг тэр хүндлэл хайраа үзүүл. Та өөрийн хүсэж байгаа хүндлэл хайраа тэр хүнд харуул. Тэгснээр тэр хүн танд эргээгээд таны хүссэн хайрыг өгөх болно. Та
Өөртөө итгэж байж бусдад итгэж чадна. Өөртөө итгэлтэй хүн бусдад итгэдэг. Өөртөө итгэлгүй хүн бусдад итгэж чадахгүй. Итгэл байхгүй бол харилцаа байхгүй. Бүх зүйл итгэл дээр тогтдог. Харилцаа, гэр бүлийн харилцаа, бизнесийн харилцаа, ажил төрлийн харилцаа, улс төрийн харилцаа бүгд итгэл дээр тогтолцдог. Та өөртөө болон бусдад итгэл үзүүлж чадахгүй бол харилцаа гэж байхгүй. Байнга та хүнийг болон өөрийгөө хардаж сэрдээд байвал харилцаа гэж байхгүй. Хамгийн чухал харилцаа биднээсийн хувьд хамгийн их асуудалтай байдаг харилцаа нь юу вэ? Хайр дурлал, хос, ханийн харилцаа. Ихэнх хүмүүс маш сайхан гэр бүлтэй мөртлөө эхнэр нөхрөө ойлгож чаддгүй. Тэд хоорондоо харилцаж чаддгүй, ойлголцож чаддгүй. Өөрийн бодсон бодлоо, өөрийн бодсон эгогоо дотроо нуун, харуусал гомдлоо нууж явж идэг. Тэгээд дотроо нэг юм имижн те энэ хүн ийм л хүн гэд өөрийнхөө бодсон бодлыг та тэр хүнээр дүгнждэг. Тэр өөрийнхөө бодлыг та тэр хүнгээд дүгнждэг. Одоо predict юу гэдэг лээ? Энэ ийм л хүн байгаа даа гэд ботцсон те. Тэнгүүд нөгөө хүн тийм болчдөг. Тэр хүнийг та ойлгох хэрэгтэй. Яагаад энэ хүн надтай ингэж харьцав? Энэ хүний ингэж харьцах шалтгаан нь юу вэ гэдгийг дотроо бодох хэрэгтэй. Угтаа бүх шалтгааныг бид өөрөөсөө хайх хэрэгтэй. Бусдаас бурууг хайхаасаа өмнө эхлээд өөрөөсөө бурууг хай. Айлаас ирэхээр авдраа авах гэдэг үг байдаг. Тэрнтэй адилхан бусдын дотроос бурууг хайхаас өөрийн дотроос бурууг хай. Би үнэхээр энэ хүнийг хайрлаж чадаж байна уу? Би үнэхээр энэ хүнд сэтгэл гаргаж чадаж байна уу гэдгээ та эхлээд бод. Тэгээд чадахгүй байсан бол тэр хүнд хүсэж байгаа өөрөө та тэр хүнээр яаж хайрлуулмаар байна? Тэрийг тэр хүндээ үзүүл. Итгэлцэл байхгүй байнга нэг нэгнтэйгээ хэрэлдэж муудалцаад байгаа харилцаа хизээж аз жаргалтай байж чадахгүй. Тэгэхээр яах нь вэ? Нэг нэгнийгаа ойлгох хэрэгтэй. Гэхдээ бусдыг ойлгохын тулд та эхлээд өөрийгөө ойлгосон байх хэрэгтэй. Та өөрийгөө ойлгоогүй байж бусдыг ойлгоно гэж хизээж байхгүй. Үнэн сэтгэлээсээ найзалсан, үнэн сэтгэлээсээ хайрлсан хүмүүс цаанаа л нэг мэдэгддэг. Дандаа бусдад сайн сайхныг хүсэж байна. Бусдаас дандаа сайныг харж байна. Битгий
үйл. Манай нөхөр иймч байсан болоосай. Манай эхнэр иймч байсан болоосай. Манай найзууд намайг тоохгүй байна. Бусдаас бүү хай. Мөн алфтай юм шиг тэр хүн таны найз байлаа гэд, тэр хүн таны нөхөр байлаа гэд, тэр хүн таны эхнэр байлаа гэд таны бүх хүслийг гүйцэлдүүлэх албагүй. Бусдын өмнөөс амьдарч байгаа юм шиг бусдаас хайр бүүнэх. Тэр хайрыг та зөвхөн өөрөөсөө л нэх. Өөрийгөө л хайрл. Тэгсэн цагт хүн болгон таныг хайрлах болно. Хүн болгоныг та хайрлах болно. Хүндлэл гэдэг бол маш чухал зүйл харилцаан дээр. Та өөрийгөө хүндэлж чадж байгаа бол та бусдыг хүндэлж чадна. Бусдын хэрэгцээг та ойлгож чадна. Мөн тухайн хүнийг гадаад байдлаасаа дүгнэхээсээ илүүгээр дотоод мөн чанарын мэдэр. Манай монголчуудад нэг зам байдаг. Багш нь Америкт аюу олон жил амьдарч агаад Монголдо ирсэн 2012 онд. Тэгээд манай монгол хүмүүсийн гадаад байдлаар нь маш их дүгнэдэг. Өмссөн, зүүсэн харагдаж байгаа байдал тий. Юу гэдэг брэнд, машины брэнд, юу лээ хувцсны брэнд бүгднгээр нь дүгнэдэг. Хүн гаднаасаа ямар ч харагдаж болно. Don't judge the book by the cover гэдэг үг байдаг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр зэрэг номыг хавцаар нь бүү дүгнэ. Тэр хүн хичнээн гаднаа сайхан харагдаж байгаа боловч дотроо маш том эготой, шунал тачаалтай хүн байж болно. Тэрийг нууж чаддаг. Ухта хамгийн их эготой, хамгийн муу санаатай хүн хамгийн сайхан сэтгэлтэй юм шиг хамгийн муухай зан гаргаж чаддаг. Жүжиглж чаддаг, маск зүүдэг. Харин хамгийн байгаагаараа, хинхэн байгаагаараа хүн өөрийнхөө бүх эмоцийг илэрхийлж чаддаг. Өөрийгөө илэрхийлж чаддаг. Дургу бол дургуугаа хэлж чаддаг. Дуртай бол дуртайгаа хэлж чаддаг. Яг л хүүхэд шиг. Хүүхдээсээ суралц. Танай хүүхдүүд хэрхэн харьцаж байна? Магадгүй та бодож магадгүй. Энэ жоохон хүүхд болохоор дими юм яриад байна. Энэ жоохон хүүхд болохоор зэрэг ингээд юм мэдэхгүй ингээд дими юм яриад байна. Энэ худлаа ярьж байгаа шүү гэж одоо хүмүүс та тайлбарлаж магадгүй. Гэхдээ үгүй дээ. Жоохон хүүхдийн харьцаа бол яг байгаагаараа pure, цэвэр, ямар ч маск байхгүйгээр харьцдаг. Уур нь хурал уураа хүрж байгаа гаргана. Баярлуул баярлж байгаа гаргана. Би энэ үгээрээ таныг сэтгэл хөдлөлтөд авт гэж хэлээгүй. Тэгэхдээ өөрийн дотор байгаа сэтгэл хөдлөлөө яг байгаагаар нь илэрхийлэх хэрэгтэй. Маш олон хүмүүс байдаг л та. Нүдэн дээр миний найз сайхан шүү. Цаана сайн явах гэж харнаа гэж боддог маш олон хүмүүс байдаг. Би мэднэ. Шууд мэддэг байхгүй. Та нар ч өөрсдөө ч гэсэн тэрийг анзаардаг бах тий. Хүний харилцаа, хүнийг мэдрэх хэрэгтэй байхгүй. Энэ хүн яг
надад жинкнээсээ харьцаад байна уу үгүй байна уу гэдгийг. Хүн яг сэтгэлээсээ хүүхэд чиг харьцаж байхад тэр хүнээс гэрэл цацарч байдаг. Ямар ч маск нүүрэн дээр нь байхгүй. Яг байгаагаар. Зарим хүмүүс найздаа ч юм уу, эцэг эхтэй ч юм уу, ах トゥ хамаатан садандаа ч юм уу, эхнэр нөхрөөсөө ч юм уу, энэ миний төлөө энийг хийх ёстой. Энэ намайг хайрлах ёстой гэж хайр нэгтэг. Гэвч өөрөө тэр хайраа өгч чаддаггүй. Өгч байж авдаг ертөнцийн хууль байдаг. Та өгч чадахгүй байж нэхэх хэрэг танд байхгүй. Хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг хүнээс бүү хайр нэх. Бүх хүнийг хүлээн зөвшөөр. Ингэхийн тулд та эхлээд өөрийгөө хүлээн зөвшөөр. Та өөрийгөө хүлээн зөвшөөрсөн цагт та бүх хүнийг хүлээн зөвшөөрч чадна. Жишээ нь зарим хүмүүс байдаг л да. Би ингээд хүмүүстэй уулзахаар амар хэцүү байна. Ингээд ядраад байна. Хүмүүс намайг амар ядраагаад байна. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр та өөрөө дотроо зөрчилтэй байна гэсэн үг. Хэрвээ та өөрийгөө бүрэн хүлээн зөвшөөрсөн бол бусадыг хүлээн зөвшөөрөхөд маш амархан. Бусадтай харилцаанд ороход маш амархан. Хүн гэдэг чинь угаасаа сүргээрээ байдаг creature. Танд ямар ч ядаргаа тэр хүмүүс болж чадахгүй. Та яг л өөрөө өөртөөгөө байгаа юм шиг тэр хүмүүстэй харьцаж чадна гэсэн үг. Хүн альва хүнийг өөрийн хэрэгцээнд тааруулж харьцаж болохгүй. Тэр нь угаасаа мэдэгдэнэ. Магадгүй зарим хүмүүстэй мэдхгүй гэж бодож магадгүй тий би энэ хүнтэй жоо худлаа харьцчих тий энэ хүн миний яг intention миний яг одоо дотор байгаа зорилгыг мэдхгүй гэж бодож магадгүй хүн мэддэг байхгүй юу? Хүн болгон маш өндөр мэдрэмжтэй. Бүгд адилхан, бид бүгд адилхан. Тийм учраас таныг мэдхгүй байна гэж битгий бодорой. Мэдж байгаа мөртлөө танд хэлэхгүй байгаа юм. Яагаад хэлэхгүй байгаа? Яагаад үл хэлээд ч та тэрийг ойлгохгүй. Хэллээгээд үл ойлголцол хэрүүл маргаан болох тул тэр хүн таныг дотроо дүгнээд за энэ ийм хүн байна да гэж явж байна. Танд хүндлийг үзүүлэхгүй. Бусдаас хүндлэл хайрыг хүсэх юм бол та бусдыг хүндэлж хайрлаа. Өөрийнхөө авахыг хүсэж байгаа хүндлэл хайрыг бусдад үзүүл. Хамгийн чухал нь өөрийнхөө авахыг хүсэж байгаа хүндлэл хайраа өөртөө та эхлээд өөрөө үзүүл. Тэгснээр та бусдаас юу ч нэхэх шаардлага байхгүй. Учир нь та өөрийгөө хайрлцсан, та өөрийгөө хүндэлсэн. Танд өөр юу ч хэрэггүй. Харин тэр өөрт байгаа хайр хүндлэлээ бусдаагаа хуваалц. Бусдын төлөө сайныг өрөө. Бусад танд сайн явж байвал сайныг өрөө. Ихэнх хүмүүс
хорсол харуулслаар дүүрэн байдаг. Нэг хүн сайн явахаар ёо энэ өстө сайн яваад байна да тий. Яах вэ? Би чамаа гүйцнэ уралдаад идэх тий. Юунд уралдана вэ? Бид бүгд өөрсдийн тус тусын гэсэн зам мөрөөрөө явж байгаа. Бүх зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай. Тохиолдох ёстой зүйл тохиолддог. Юу ч санаандгүй тохиолддгүй. There is no coincidence гэдэг шиг ямар ч санамсаргүй тохиолдол гэж байдаггүй. Бүх юм дэлхийн ертөнцөөс тантай хамтарч бүтээсэн замаар явж байдаг. Тийм учраас хүмүүстэй уралдаад хэрэггүй. Competition тий уралдаж болохгүй. Энэ нийгэм угаасаа хүмүүсийг уралдуулдаг нийгэм. 10 жилээс ахуулаад дүн тавьж эхэлдэг. Энэ онц сурлагтан, энэ муу сурлагтан хооронд нь уралдуулдаг. Уралдаан тэмцээн зохиодог. Тэгснээ нэг төмөр медаль өгдөг. Юу лээ? Төрийн сойрхолд юу медаль. Яасан медаль. Хувцсан дээр нэг төмөр медаль ингэ зоолгодог. Инээдээ санагдахгүй байна уу та нарт? Юуны төлөө та тэр төмөр медалийн төлөө уралдаад өөрийн гэсэн нэгүсэнгүй харийг омортно вэ? Бусдыг омортож зөвхөн тэр төмөр медалийн төлөө хүмүүстэй тэмцэлтэн вэ? Шаардлахгүй байна. Тэр төмөр медалийг аваа та яах вэ? Ингэр дээрээ зүүчлээ. Тэгээ дараа нь юу болох вэ? Танд авч яваалыг авчрах уу? Үгүй шүү дээ. Харин та маш их зүйлийг алдна. Та энэрэнгүй нэгүүлсэнгүй хайр гэдгийг мартна. Огта бүх хүн нэг гэдгийг та мартна. Та өөрөө өөртөө тэмцэлдэж эхэлнэ. Бид энэ амьдралдаа нэг нэгнтэйгээ тэмцэлдэх гэж ирээгүй. Нэг нэгнийхээ дээр гарах гэж ирээгүй. Бид энэ амьдрал дээр нэг нэгнтэйгээ уусан нэгт гэж ирсэн. Тиймээс competition буюу уралдаан тэмцээнэ орхицгоо. Би тэрнээс илүү. Би чамаас илүү учраас чи надтай хүндэлтэй харьцах ёстой. Би дарах учраас би улсын хурлын гишүүн учраас чи надтай хүндлэлтэй харьцах ёстой гэсэн мунхаг бодлоо хай. Тэгснээр та амар амгалан нэгүүлсэнгүй хайрыг олох болно. Битгий хэлбэрт ор. Амар хэлбэрт орох дуртай тий. Би бол лаг. Би бусдаас лаг. Тийм учраас бусад хүн надтай ингэж харьцах ёстой. Бусад хүн намайг хайрлах ёстой. Миний өмнө өвдөг сүхрэх ёстой.
Тэглээгээд яах юм? Таны өмнө маш олон хүн өвдөг сөхрөөд таны энэ муухай эготой зангийг чинь хүлээн зөвшөөрөөд явлаагээ та юу очих юм? Та тэр хүнийг дарлаа, дийллээ, төрүүллээ, тэр хүнээс илүү болж харагдлаа гэ та юу хожиж байгаа юм? Юу ч хожихгүй. Харин улам илүү төөрөгдөлд орж улам илүү сохорно. Өөрийнхөө мөн чанартайгаа ойрхон байна. Таны мөн чанар бол хайр. Бидний зорилго уусан нэгдэж нэг нэгдмэл болох. Бид бүгд адилхан. Хин хинээсээ ч илүү биш. Тиймээс бусдыг хайрл, бусдыг хүндэл, бусдын төлөө ажил, бусдын төлөө залбир. Тэгснээр таны харилцаа маш өндөр бол. Битгий хоорондоо уралц. Битгий өнгө мөнгөний төлөө хүнтэй үерх. Бүү хэрэгцээнээсээ болж хүнтэй гэрлэлт хий. Тэр бол хайр биш. Тэр бол харилцаач биш. Тэр бол та хүнийг ашиглаж байна гэсэн үг. Өөрийн тусын тулд. Мунхаг битгий бай. Ухта муу хүн гэж юусоо байхгүй. Бүх хүний мөн чанар хайр. ертөнцийн ухамсар. Зөвхөн мунхаг тэнгээсээ болж хүмүүс алдаа гаргадаг. Мунхаг тэнгээсээ болж хүмүүс үүлийн үрээ нэмдэг. Мунхаг тэнгээсээ болж хүмүүс өөрсдийгөө зовоодог. Мунхаг тэнгээсээ болж ичхүүргүй үйлдэл гаргадаг. Тэгэхээр яах нь вэ? Мунхаг тэнгээсээ гарах хэрэгтэй байна. Энээс гарахын тулд өөрийгөө хайрл. Байгаагаар нь хайрл. Бүү илүү хүс. Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байна. Бусдын эдэлж хэрэглэж байгаа зүйл бүү шуналт. Монгол нэг үг гэдэг те. Хүний хэрэглэж байгаа хүний юм гой харагдаад байна. Хүний хоол амттай. Энэ бол эго, шунал. Өөртөө байгаа, өөртөө бурхан хүртээсэн зүйлд талах.
Зөв харилцаанд ор. Өөрт байгаа нандин зүйлүүдээ эго шунлаа гүйцэлдүүлэхийн тулд бүү ашигла. Бусдын эхнэртэй бүү явалт, бусдын нөхөртэй бүү явалт. Энэ бол маш том нүгэл. Та гэр бүл үүмүүлсэн бол тань дээр буцаад энэ тань өөрөө ирнэ. Тань дээр өөрийнхөө гэр бүлийг хаяад ирж байгаа хүн таныг хизээ нэгэн цагт орхиод явна. Энэ бол хайр биш. Энэ бол шунал, хүсэл, тачаал, эго. Өөрийнхөө гэрт таныг хүлээгээд сууж байгаа эхнэрээ хайрл. Өөртөө байгаа зүйлдээ таларх. Хүсэл тачаалдаа бүү авт. Бүү жоохон охтуудад шун. Энэ бол нүгэл. Өөрийнхөө болон хүүхдүүдийнхээ хувь заяагаар бүү тоглол. Зүгээр л хайрл. Би маш их хүмүүсээс сүүл үед сонсож байгаа. Гэр бүлийн асуудал маш их байна Монголын нийгэмд. Нэг нэгнтэйгээ ойлголцож чадхаа болцсон. Нэг нэгнээсээ хайр хүссэн. Тэр хүсээд байгаа хүсэл тачаалыг өгч чадахгүй болохоор өөр хүнтэй тэр хүсэл тачаалаа хангадаг. Энэ бол бузар. Тэгээд тэрийг маш сайхан юм хийж байгаа юм шиг ярьдаг. Та аз жаргалыг мэдэрч чадахгүй байна. Та хажуудах байгаа алтаа харахгүй бэж. Хогийн ургамал түүгээд яваад байна. Гэр бүлээ хайрл, өөрийгөө хайрл. Мөн бусдын үүлийн үрийг бүү өөрийн гэрт авчир. Ир эмээ харьцаан дээр ялангуяа бэлгийн харьцаанд ороход эрэгтэй эмэгтэй хүмүүс маш их энергийн том солилцоонд орж идэг. Та тэр хүний энергийг өөртөө 100% сурч авдаг. Тэр хүн ч таны энергийг 100% өөртөө сурч авдаг. Тэгэхээр яах нь? Та бусдын үүлийн үрийг өөрийн бие дээр
наадаг. Харилцаанд орохдоо ялангуяа intimate relationship буюу бэлгийн харилцаанд орохдоо маш бодолтой орох хэрэгтэй. Учир нь та бэлгийн харилцаанд орохдоо маш их энергийг солилцож байдаг хоорондоо. Энерги гэдэг чинь үүлийн үр. Та өөрийгөө бузартуулж байна гэсэн үг. Тэгээд энэ авсан бузраа өөрийнхөө гэрт авчирдаг. Буцаад үр хүүхдүүд эхнэр нөхрөө бузартуулдаг. Тийм учраас тэр гэр бүлийн уур амьсгал, тэр гэр бүлийн энерги нас ундаг. Хүүхдүүдтэй нь өвдөн. Та хүүхдүүдтэй бусдын нүглийг, бусдын карма буюу үүлийн үрийг авчирч гин гэсэн үг. Тэгэхээр гэр бүлээс гадуур бэлгийн харилцаанд огт орж болохгүй. Энэ бол таны тусын тулд. Ганцхан таны гэр бүлийн төлөө биш. Нэгэнт та энэ хүнтэй насаараа амьдрна, энэ хүнтэй би үр хүүхэд гаргаад амьдрнаа гэж гэрлэлт хийгээд суусан бол тултал нь хайрл. Тултал нь хайрл. Жарга, та өөрөө жарга. Дотн харилцаанд орсон хүнээ жаргаа. Эхнэр нөхрөө жаргаа. Бусад хүмүүс тань руу зарим хүмүүс тэгдэг те. Бусад хүмүүс над руу айгүй их хандардаг. Би болвол өстой айгүй царайлаг одоо юу би мөнгөтэй төвөрхтэй учраас над руу амар олон хүмүүс ингээ ханддаг. Амар бахархалтай ярьдаг. Энэ тийм бахархалтай зүйл гэж юу? Та баахан дэнгийн эврэхээ өөр дээрээ шавуулсан байгаа тань тийм бахархалтай зүйл гэж юу? Та андуурч байна. Харин та өөрийнхөө сонгосон амьдралдаа, өөрийнхөө сонгосон хайндаа үнэнч байж, чин сэтгэлээсээ хайрлаж чадаж байгаа бол энэ бол бахархал. Танаар жинхэнэ бахархыг. Тэгэхээр яах нь харилцаа гэдэг бол маш нандин зүйл байх нь. Таны энергийн түвшин, таны дараа төрөл, таны явж байгаа замд маш ихээр нөлөөлдөг. Тийм учраас харилцаагаа нандин ганцхан гэр бүлийн харилцаач биш, найз нөхдийн харилцаа. Маш нандин харилцаа. Найз нөхдөө байгаагаар нь хайрл. Чадах зүйлээрээ тусал. Дэмж, сайн явахт нь баярл. Өмнөөс нь баярл.
битгий түүнээс илүү гах гэж оролд. Бүр ингээ уралдаад сурцсан тий ингээ хүмүүсийн ярьжаа сонсон. Оо манай хүүхэдтэй тэнд явдсан штэ. Юу лээ? Манай хүүхэд тэр сургуульд явдаг. Оо манай хүүхэд ч гэсэн тэгдэж штэ. Оо манай хүүхэд тийм. Оо манай нөхөр тийм. Та юу баталж нотлох гээд байгаа? Та юу ч баталд нотлох шаардлага байхгүй. Та өөрийгөө аз жаргалтай баян затгалан сайхан байна гэдгийг хүмүүс баталж нотлох гээд байгаа юм. Тэгвэл тэр чинь аз жаргал баян затгалан сайхан байхын нэр биш шүү дээ. Та зөвхөн хэлбэрдэж амьдарч ийн гэсэн үг. Хүн таагдах гэж. Маш их тийм хүмүүс байдаг хүн таагдах гэж. Ойлгохтой хоол өөрийнхөө кодод руу аваад хийж чадахгүй байж брендийн хувцас аавна. Нэр худалдаж аавна. Ойлгохтой мэдлэг өөрийнхөө толгоонд аваад хийж чадахгүй байж дарваатлаа нүрэ бодно. Энд чи юу гэсэн үг вэ? Битгий нийгмийг даг. Энэ нийгэмд яг тийм ухамсарыг суулгацсан байна. Хин илүү үнэтэй брендийн хувцас өмсөн, хин илүү утас байрна. Тэр нь лаг гэсэн худал итгэл үнэмшлийг танд төрүүлсэн байна. Тэгээд тэрнийхээ төлөө та үхтлээ ажиллана. Өдөр шөнөгүй нойр халгүй ажиллаж ич та нэг брендийн хувцас авч өмсөн. Бусдад харагдах гэж. Ингэж хэлбэртэж амьдрах шаардлага байна уу? Байхгүй дээ. Тэгэхээр яах нь вэ? Sharing is caring гэдэг те. Хуваалц. Хайраа хуваалц. Байгаа зүйлээ бусдтай хуваалц. Та өгснөөр буцаа тань дээр хэд дахин нэмж ирдэг. Энэ бол ертөнцийн хууль, таталцлын хууль. Та хэр их өгнө тэр хэмжээгээрээ та буцааж авдаг. Тэрийг хэд дахин нэмж буцааж авдаг. Би өгнө гэдэг нь материалын зүйл үг гэж хэлж байгаа юм биш. Хайраа өг. Өрөөлөө өг. Дэмж. Баяр хүрэг, талрах. Энэ бол өгөх. Ингэснээр таны харилцаа маш сайжирна. Харилцаа гэдэг нь зүгээр хүнтэй ярилцах хэлэхгүй шүү дээ. Ихэнх хүмүүс тэгж ойлгож байгаа те. Харилцаа гэхээр би энэ хүнтэй ингэж ойлгож, ингэж яриуд энэ хүн намаа ингэж ойлгоно. Тийм учраас би тэгж ярих хэвээр мангар тактик зохиоцсон те. Тэгж хэлэнгүүт нь би ингэж хэлнэ. Энэ бол харилцаа биш шүү дээ. Харилцаа гэдэг бол хайр. Харилцаа гэдэг бол мэдрэмж. Харилцаа гэдэг бол ойлголт. Харилцаа гэдэг бол итгэл. Тиймээс янз бүрийн тактик зохиохоос өмнө мэдэр, хайрл маш их тийм хичээл үздэг тий. Харилцаагаа хэрхэн сайжруулах вэ? Бла бла бла.
IQ, EQ. Сэтгэл хөдлөл, emotion. Үгүй дээ. Та зүгээр л мэдэр. Та тэр хүнийг ойлго. Та өөрийгөө ойлго. Тэгсэн цагт таны харилцаа сайжирна. Та бүх хэлбэрт авт. Би гэсэн үзлээ хай. Би бол тэр гэсэн үзлээ хай. За би тийм хүн учраас би энэ хүнтэй ингэж харьцах ёстой. Би компани захирал учраас би бүдүүн харагдах ёстой. Би компани захирал учраас би юу лээ? Ийм хувцас өмсөөд, ийм цүнх бариад ингэж аяглах ёстой, тий? Тэгж битгий хэлбэрт ор байгаагаараа л бай. Би хөгшөрж байгаа учраас, би хөгшин хүн учраас би ингэж одоо ярих хэвээр. Би хөгшин хүн учраас би ингэж хувцлах хэвээр. Гэт нэг хөгшин хүмүүсийн хэлбэрт орчдөг штэ нэг юм. Үс мүсээ ингээ буржгаар ингээ адилхан тайрцсан нэг яг нэг төрлийн юм хувц өмссөн. Тэгснэ. Яг нэг төрлийн юм ярьдаг те. Та яагаад хэлбэрт ороод өөрийгөө хөгшүүл тэр чинь хөгшин гэсэн үг юм уу? Тэр чинь хөгшин гэсэн үг шүү дээ. Хүн хөгшөрдгөө шүү дээ. Та өөрөө зөв хөгшин гэсэн хэлбэрт орчиж байгаа байхгүй юу? Би хөгшин хүн учраас энэ намайг сонсох ёстой. Чи жоохон хүүхдээж ах захаа мэдгүй яасан айхтар хүүхд вэ гэж надад зөндөө л хүмүүс хэлжсэн урдна. Тэгтээ би яагаад миний очих газар очоогүй байгаа хүний үгийг сонсож тэр хүний үгээр явах ёстой вэ? Тэр хүн хичнээн надаас хөгшин байсан ч миний мэдэрж байгааг мэдэрч чадахгүй байгаа хүнийг би яагаад сонсож үгийг дагах ёстой юм? Миний үдсэн имийг үзээгүй байгаа хүний үгийг би яагаад сонсох ёстой юм? Тийм үстэй. Харин миний хүрэх гэж байгаа газар очсон. Миний мэдэрж байгаа амийг мэдэрсэн. Миний хийх гэж байгаа амийг хийцэн хүнийг бол би биширч сонсдог. Вау. Ингэх ёстой юм биш үү? Ингэж би энэ цэгт хүрэх юм бэ? Би багш нараа бүгдийг хүндэл сонсдог. Вау. Би багшгаа болохын тулд ингэх ёстой юм байна. Тиймээс би хөгшин хүн учраас намайг сонсох ёстой гэсэн бусармаг бодлоо орхицгоо. Хөгшин хүн гэж бэдгүй. Хүн болгон өөр өөрийн гэсэн амьдралаар амьдардаг. Хүн болгон өөр өөрийн гэсэн замналаар явдаг. Та хүүхдүүддээ ч тэгж тушаах эрх байхгүй. Таны хүүхдүүд өөрсдийн гэсэн зам өртөө, өөрсдийн гэсэн сурах замдалтай ирсэн сүнсэн биенүүд. Та тэр хүний амьдралыг залах гэж хичээгээд ч хэрэггүй. Тань заллагдахчгүй. Сонсохчгүй таныг. Харин та хүүхдээ сайн сайхан явуулъя гэж бодож байгаа бол хүүхдээ ийм байгаасаа гэж бодож байгаа бол яг тэр нь бай. Үлгэрлэн дуурайлал үзүүл. Өөрөөр өөрөө тэр хүүхдээ хилээд байгаа юм а хийхгүй байж хүүхдээ хийгээд байгаа тэр хүүхд чи яа таныг сонсох юм? Энэ бас харилцаа. Хүүхдтэйгээ харилцах харилцаа. Харилцаа ганцхан үгэн хэлбэрээр илэрхгүй. Харилцаа үйлдэл, face expression, нүүрний хувирал, body language, биеийн хөдөлгөөн. Харилцаа энерги.
Харилцаа маш олон зүйлээр маш олон хэлбэрээр явж байдаг. Ганцхан ярилцах биш. Хэрвээ та орчин тойрноо өөрчлөе. Хүүхдүүдтэй сайнаар нөлөөлье. Дэлхийн ертөнцийн сайнаар нөлөөлөл үзүүлье. Нийгэмдээ хэрэгтэй хүн бай гэж бодож байгаа бол өөрөөрөө үлгэрлэн дуурайлал үзүүл. Янших биш. Ба. Эсвэл бол заргалдах биш. Энд ч ингээд энэ тэр ч тэгээд энэ тэр ч их идчихлээ, энэ ч их идчихлээ. Юу лээ? Энд ч натаа муухай харьцаад энэ тэр ч тэгээд энэ ч ингээд энэ тийх биш. Таны тэр ингээд хин сонсохгүй. Нохоо уцаж байгаа тайг адилхан гэсэн үг. Харин та бусад нөлөөлөе гэж бодож байгаа бол өөрөө тэр өөрчлөлтөнд бай. Өөрөө үлгэрлэн дуурайлал үзүүл. Тэгснээр та бусад нөлөөлж чадна. Таны харилцах чадвар, харилцааны чадвар маш сайжирна. За. Цаг гэж нэг болцсон байна. За одоо 2 цаг хүртэл 1 цаг асуулт хариулт явна. Одоо нөгөө асуултуудаа хариулаад явчих юм бол та бас жоох ойлгомжтой болох уу? Тийм үү? Гэхдээ ер нь бол багшаа хэлсэн зүйлийг ойлгосон байхаа гэж найдаж байна. За одоо ингээд багш нь асуултуудаа хариулаад явъя за. За энийг хүн бүхэн мэддэг ч гэсэн хэрэгжүүлдэхгүй нь хэцүү юм да. Яаж ярилцаад гинэ? Тийш үү? Би түрүүлсэн те. Ярилцах гэдэг бол ганцхан харилцааны хэлбэр биш. Зарим хүний чихэнд та алт хийсэн цэгсэр нөгөө элжигний чихэнд алт хийсэн цэгсэр ус хийсэн цэгсэрнэ гэдэг чинь байхгүй юу? Харин сонсохгүй байгаа хүнд та үлгэрлэж үзүүлнэ. Тэр бол хамгийн шилдэг арга. Харилцааны хамгийн шилдэг арга өөрөө үлгэрлэх. За. Таны хэлснээр гэр бүлээ тултал хайрлсан ч өөрийн өмч мэд хардаж харамлаад дарамттай байвал яах вэ? Холдож өөрийгөө чөлөөсөн дээрөө гинэ. За. Хэрвээ та гэр бүлээ тултал нь хайрлаад бүх юмаа зориулаад байж байхад нөгөө хүнтэй танд буцаагаад таны өгсөн хайртай адилхан хайрыг ойлгохгүй, үнэлэхгүй, хардаж дарамтлаад байна гэдэг нь тэр хүн өөрийнх нь дотор хайр байхгүй байна гэсэн үг. Би таныг сууд өөрийгөө чөлөөл гэж хэлэхгүй. Гэхдээ та тэр хүнд боломж олго эхлээд. Дахиад та би үнэхээр тултал энэ үнийг хайрлаж чадж гин үү? Эсвэл би үнэхээр тултал өөрийгөө хайрлаж чадж гин үү гэдгээс сонс. Тэгээ үнэхээр та чигж чадаад хариу одоо тэр хүн чинь тэрийг үнэлж чадахгүй байвал таныг ингээд дарамтлаад хардаад дарамтлаад байвал bye. Таны тэр сайхан хайрыг хүлээж аваад хамтдаа аж аргалтай байх хүн гарч ил таараа. Далаад маш их загас байгаа тийм үү?
За лайв хадгалагдана. Лайв бол хичээл болгон хадгалагдж байгаа шүү. За тэгээд асуултуудаа асуугаад яваарай. Ганцхан гэр бүлийн харилцаа гэдэг чинь айгүй өргөн хүрээтэй сэдв байхгүй юу? Та ганцхан гэр бүлийн харилцаа биш те, эцэг эхийн харилцаа, үр хүүхдийн харилцаа, ажлын харилцаа, найз нөхдийн харилцаа гэд маш өргөн сэдвтэй учраас та асуултуудаа асуугаарай за. Зарим хүмүүс ичээд нөгөө би хувийнхаа амьдралыг асуух гэдэг ичээд ах шүү гэн тийм үү бодвол. Сайн байна уу багшаа? Ганц ихчтэй хайрлаад, ойлгоод, туслаад байх тусам улам давраад, шуналтаад, доромжлоод, хараагаад байвал яах вэ гэж байна. За. Тэгэхээр та өөрийгөө хайрлаж байгаа бол та өөрийгөө бусдаар доромжлуулж, дарамтлуулж явахыг хүсэхгүй шүү дээ. Та өөрийгөө хайрлаж байгаа учраас тийм учраас тэр хүнийг таныг тэглээгээд бас та яг хариу үйлдэл үзүүлж болохгүй шүү дээ. Тэр хүнийг ахиж дарамтлаж инээдэрээ болж болохгүй. Тэгэхээр та зайгаа аваад тэр хүнд сайныг өрөө. Тэр хүн угаасаа хизээ нэгэн цаг таныг ойлгох болно. Ойлгохтол нь та өөрийнхөө энергийн түвшнийг бас алдаж болох байхгүй юу? Хүн энэ хорвоо дээр төрөөд заавал хүнтэй сууж гэр бүл болох ёстой юу? Ганцаараа явж болдоггүй юм уу гинэ? Болно шүү дээ. Заавал хүнтэй суугаа, заавал гэр бүл болоод яв гэсэн хууль байхгүй шүү дээ. Болно. Та хүсвэл хүнтэй суухгүй ганцаараа амьдарч болно. Ганцаараа байх чинь бас жаргал шүү дээ. Магадгүй зарим хүнд маш сайхан жаргал бах тий. Үнэхээр хэрэгтэй сайхан мэдлэг зоригтоор хийж байгаад маш их баярлалаа. Та өөрөө үнэхээр үлгэрлж байна шүү гинэ. За маш их баярлалаа. Таны жин хасах бясалгын төлбөр хэдвэ? Хэр хугацаанд үргэлжлэх гинэ. За жин хасах хичээл маань 2 сарын 17-оноос эхлэн удахгүй бүртгэлээ зарлана. Биш уушлаарай. 3 сарын 17. Тэгээд удахгүй бүртгэлээ зарлана. Тэгээд төлбөр 200,000 байгаа. 21 хоногийн хичээл байгаа. Дараагийн нууц цэцэрлэг хичээл хизээ эхлэх вэ гэж байна. Дараагийн нууц цэцэрлэг хичээл нь 3 дугаар сарын 22-нд эхлэн бүртгэл эхэлсэн байгаа шүү. Энэ нөгөө пэйжээр мессенжерээр орж ирээд бүртгэлээ явуулаарай. Хүнд тус болчоод эргүүлээд улам ихийг авах гээд байдаг хүнийг яах вэ гэж. За тэр хүн бол танд тусалж байгаа биш байхгүй юу? Тэр хүн танд тусалж ийн гэдэг нь ямар нэгэн ашиг сонирхлыг харсан учраас танд тус болж байгаа юм шиг харагдаж байгаа. Би энэ хүнд ингэчи тэнгүүтээ би энийг нь авчи гэдэг чинь тус биш байхгүй юу? Яг л нөгөө гудамжинд байгаа хүүхдүүдэд хувцас гутал авч өгснөө зургийг авснаа би энийг авч өгсөн шүү гэдэг нь тус биш шүү дээ. Та өөрийнхөө эгог тижээж ийн гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр наа чинь тус биш шүү. Наа чинь болохоор нөгөө хариу нэг чинь гэдэг чинь л хэрэгцээн дээр тулгуурлаж байгаа байхгүй юу? Танаас ямар нэг юм танд ямар тэр хүнд байхгүй ямар нэг юм танд байгаа учраас тэр хүн танд одоо тус болж байгаа юм шиг харагдаж одоо нөгөө хариу нэг чинь гэсэн үг шүү дээ. Энэ бол тус биш. Тэгвэл та нар яг хоорондоо ярилцаа те найз нь надад ийм чадвар байна, чамд ийм чадвар байна. Хоёулаа ингээд энийгээ солилцоод нэг нэгэндээ туслая гэд ярих юм бол бас ондоо те. Өөрийгөө хайрладаггүй, өөртөө сайхан харилцдаггүй хүнтэй яаж харьцуулж өгөөрэй гэж байна. За энэ хүнтэй харьцахад маш хэцүү. Өөрийгөө хайрладаггүй хүнтэй харьцахад маш хэцүү байхгүй юу? Тийм учраас тэр хүнд та өөрийгөө хэрхэн хайрлаж байна вэ гэдгийг харуулаарай. За үлгэрлэн харуулна гэсэн үг. Өөрийгөө хайрлахыг тэр хүн та зааж сурахын тулд өөрийгөө хайрлаж байгаагаа харуулна, үлгэрлэн гэсэн үг. Түүнээс та тэр хүнтэй ярилцаад яагааш нэмэргүй. Дэлхийд бууж ирэхдээ ханч мөн сонгогдож ирдэггүй гинэ. Тийм ээ, таны хань сонгогдож ирдэг. Та өөрөө сонгож ирдэг байхгүй юу? Нөө сүнсний гэрээ гэж хийдэг гэж багш нь хэлсэн шүү дээ. Тэгэхээр нөө сүнсний гэрээн дээрээ та нар сонгогдож ирдэг. Уг нь бол их сайн хүн шиг байгаа. Гэхдээ би тэр хүний хажууд байхаараа тавгүй санагддаг. Энерги таарахгүй хүмүүс гэж байдгүй гэж байна. За та тэр хүний хажууд байхдаа тавгүй санагдчихна гэдэг нь
таны дотор тэр тавгүй бодол байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр та өөрөөсөө эхлээд сонсоод үзэх би яагаад энэ хүний хажуу тавгүй байна гэдгээ бодоорой. Яагаад гэвэл бүх мэдрэмжийг та өөрөөсөө авдаг учраас эхлээд миний дотор ямар тавгүй зүйл энэ хүнд байгаа ямар зан чанар намайг тавгүй болгоод байна. Тэр зан чанар нь яг танд байгаа гэсэн үг байхгүй юу? Ойлгосноо? Танхимын хичээл байгаа юу гэж байна. Багш нь танхимаар хичээл ерөөсөө заадаггүй. Дандаа онлайнаар заадаг шүү. Сайн байна уу? Хүмүүс сайхан сэтгэл гаргаж тусалчих юмсан гэсэн сэтгэлээр хандхад эргээд тухайн үедээ хэрэгцээгээ хангачаад ямар ч хүн чанаргүй үл хүндэтгсэн байдлаа дор үүсгэн эргээд асуудал үүсгээр буцаал найл гээд зөвлөгөө авах гээд ирнэ. Энэ нөгөө гаргасан өөдгүү занг нэг бодогдно. За яах вэ гэд эргээд сэтгэл гаргана. Бусдаад л нөгөө зангаа гаргана. Найзуудын дунд ийм харилцаа байна. Энэ намайг ашиглаад байгаа мэт мэдрэмж төрн болж л өгвөл бусдаа эвтэй байхыг хүсээд хичээдэг. Уушлаад яваад байх уу? Яах ёстой вэ багшаа гэж байна. За хэрвээ та ямар нэгэн байдлаар хин нэгэнд ашиглагдаад байгаа юм шиг сэтгэл төржээвэл та тэр хүнд ашиглуулах шаардлага байхгүй шүү дээ. Танаас юм хүсээд асуувал ойлгосон. Окей. Би хэрвээ танаас юм асууж чадахгүй л үгүй гэж хэлж бас сурах хэрэгтэй байхгүй юу? Нөгөө зарим хүмүүс үгүй гэж хэлэхээс амар санаа зовоод байдаг. Яа үгүйгээ хэлчих юм бол би муу хүн болчих юм болов? Үгүйгээ хэлчих юм бол энэ намайг ингэ бодчих болов гэж боддог. Та өөрийн тусын тулд үгүй гэдэг үгийг хэлж сураарай. За. Юу гэнэ? Facebook-ээс палаж захиалсан юм ба. Гэтэл фейс устгаад бараа өгөхгүй алга болчлоо багшаа. Их мөнгө биш л дээ. Гэхдээ энэ үйл явдал надад хүнд битгий их итгээрэй гэсэн дохио юм болов. Ийм хүнтэй яаж харьцах вэ гэж байна. За дохио хүнд битгий итгээрэй гэсэн дохио биш ээ. Энэ бол зүгээр танд сануулж байгаа байхгүй. Ийм бусармаг үйлдэлүүд байдгийг шүү. Сэрэмжтэй байгаарэ. Тэгтээ магадгүй та тэр палашны мөнгөийг тэр хүнд өгөөд алдах ёстой ч байсан юм билүү? Цаанаасаа тэгж тохиолж байгаа юм билүү? Аливаа зүйл дээр хит ач холбогдол өгч болохгүй. Яагаад бол сайн муу бүх юм таны тусын тул тохиолдож байдаг. За ёо. Тийм учраас хит ач холбогдол бол энэ надад ингэж хэлж байгаа хүн битээдэг гэж байгаа юм болов ингэж байгаа юм болов гэж бодож болохгүй. Бурхантай харилцах харилцааны талаар амьдралын бүхий хүрээнд харилцаа чухал юм байна. Баярлалаа гэж байна тийм ээ. Багшаа та хүний энергийг нь гинцнийг хараад мэддэг гинэ. Харна. Аавраг бас харна. Гэхдээ багш нөгөө гараараа нөгөө хэмжилт хийдэг. Энергийн хүрдүүд дээр. Өөрийгөө би гэгэрч байгаа, би сайн хүн гэж бодож бясалгал хийж байгаа ч өмнөх эготойгоо зууралдаад байгаа нь ил тод харагдаад байдаг. Яаж аятайхан хийж ойлгох вэ? Нэг бус удаа хийж ойлгох гэж үзсэн засрах арга хайгаад цуг ажилтдаг юм гинэ. Та заавал тэр хүнийг засах гад байх шаардлагагүй шүү дээ. Та ер нь хүн засдаг юм. Заавал ч тэр хүн засаад байх шаардлагагүй. Тэр хүн өөрөөхөө явах зам мөрөөрөө л явж ийн. Тэр хүн тэгээ бодцсон байна одоохондоо. Тэгвэл цаг нь болохоор тэр хүн өөрөө ойлгоно. Тэгэхээр та тэн дээр ач холбогдол өгөх хэрэггүй. Зүгээр л тэр хүнийг байгаагаар нь хүлээн ав. Шүүмжлээд хэрэггүй. Энэ бясалгал хийж иж ээгийн дотор бясалгаад байна мэн гэд ингээд би чамаа өөрчлөмөр мэн гэд ингэх шаардлага байхгүй шүү дээ. За яа. Яагаад гэвэл хүн чинь нөгөө өөрийнхөө сурах ёстой замаараа явдаг. Өөрийнхөө сурах ёстой хугацаандаа сурдаг байхгүй юу? Тэрнээс та хүнийг ингээд өөрчлөхөд та ингэх ёстой, тех ёстой гэж хажуунаас нь ингээд хүнийг өөрчлөх гэж хүсэх шаардлага байхгүй байхгүй. Хэрвээ та тэр хүн нөлөөлөе гэж бодож байгаа, үнэхээр өөрчлөе гэж бодож байгаа бол тэр хүнд үлгэрлэн дуурай л үзүүлэх байхгүй. Та өөрийнхөө одоо нөгөө experience болон бясалгалтай холбоотой бодлоодоо бас хуваалцвал зүгээр тэр хүн зааж байгаа юм шиг биш. Миний найз чи ингэх ёстой шүү, ингэ шүү, тэгэн шүү гэж хэлж байгаа биш. Харин найзаа би бясалгал хийхээр ийм мэдрэмж хүч би эгодоо бясалгаад байсан юм шиг байна мэн гэд ингээд өөрт нь та ингээд үлгэрлэж харуулах хэрэгтэй байхгүй юу?
За танд энергийн түвшингөө яаж үзүүлэх вэ? Зайнаас уу, очиж үзүүлэх үү, төлбөр хийдвэ гинэ. За энергийн түвшингөө үзүүлж болно. Энэ нөгөө Beverly Дорж Сүрэн гэсэн пэйж хуудасны нөгөө мессенжер рүү мессеж бичээд та цагаа авна. Тэгээд та цагаа авчаад төлбөрөө төлөө цагаа баталгаажуулна. Юу н энергийн нөгөө нэг онцлогоо үзлэг эмчилгээ маш их очор дугаартаагаа сүүлийн үед тэгэхээр цагаа эртхэн аваад тэгээ цагаа баталгаажуулна. Баталгаажуулахын тулд төлбөр нэг удаа энергийн онцлогоо цэвэрлэгээ эмчилгээ 60,000 төгрөг гэдэг. Тэгээд 40 минут үргэлжилдэг. Тэгээд ирэх шаардлага байхгүй. Багш нь зайнаас хийн. Учир нь хэм бол энергийн хувьд цаг хугацаа орон зай гэж байдаггүй. Яг л та намайг одоо энэ интернетээр хараад миний дууг сонсч байгаа шиг би таны энергийн биеийг урдаа гаргаж ирээд таны энергийн биен дээр эмчилгээ онцлогоо цэвэрлэгээ хийдгээ гэсэн үг шүү. За ёо. За. Зүгээр дээ. Далай ламын талаар таны бодол гинэ. Далай ламын талаар миний бодол. Далай ламын хэлж байгаа сургаалууд өгнүүд надад таалагддаг. Тийм. Тэр хүн болвол бусдын сайн сайхны төлөө бүх насаараа ажилласан. Ярьж байгаа зүйлүүд нь хит туйлшрамтай биш. Далай лам бас хит туйлширдаг хүн биш. Тэгээ далай лам гэхээр одоо нэг бурхан шиг биш шүү дээ. Тэгээ далай лам гэдэг чинь бас л адилхан хүн. Тэгтээ бидэртэй адилхан хүн. Тэгтээ далай лам сонгогдсон. Маш их сүнсний хөгжил хийсэн. Цаанаасаа сонгогдсон сүнсэн бий байгаа. Тэгээ далай ламын сургаалууд их зөв сургаалууд байдгаа. Ээжтэйгээ сайхан харилцаатай баймаар байна. Сайн ойлголцохгүй байгаа гинэ. За энэ асуудал болвол маш олон хүмүүс тохиолддог. Учир нь хэм бол нөгөө ээж таныг сайн сайхан яваасаа гэж боддог. Тэгээд ээж чинь хувьд сайн сайхан явах гэдэг ойлголт нь таныхаас өөр байдаг. Яг л тоо шиг шал өөр сүнсэн биенүүд шүү дээ. Шал өөр замналаар явж байгаа. Гэтэл нөгөө ээж таныг ингээд сайн сайхан яваасаа гэж хүссэндээ ингээд өөрийнхөө байлгах гэдэг. Тэгэхээр та тэрнтэй зөрчилддөг. Тэгэхээр яах вэ гэхээр та ээжтэй сайныг хүсээд ээжигээ байгаагаар нь хайрлаад тэр ээжигээ янз бүрийн үг хэлэхэд нь зүгээр сонсоол өнгөрөөчжээ. Бити эсэргүүц нөгөө ээж таны төлөө хэлээд байгаа хгүй уул нь бол тэгээ өөрийнх нь хувьд бол тэр хүн хийж чадах юм аа л хийж чадж байгаа хгүй ээжтэй. Тэгэхээр энэ хүн өөрийнхөө хийж чадах зүйлээ л хийж гин гэдгийг та ойлгоод танд хэрэггүй юм ярьжсэн ч гэсэн чихнийхээ хажуугаар өнгөрөөгөө л явуулчих. Зүгээр сонс. Та заавал бүгдийг хүлээж авах шаардлагагүй өөр дээрээ. Гэхдээ зүгээр л сонс. Тэр үнийг хүндлэх хэрэгтэй байхгүй ээж байгаа. Яагаад ээж байгаа хүндлэх хэрэгтэй юм бэ? Ээж гэдэг чинь биднээсээ махан биеийг төрүүлээд өсгөөд ингээд хүний зэрэгтэй хүн болгоцсон. Тэр хайрандаа өсгөж төрүүлсэн болохоор бид ээжтэй хайртай. Тийм учраас ээжгээ хайрлах хэрэгтэй шүү заяа. Тэгээд эцэг их маань үүрд бидэртэй хамт байхгүй учраас тантай та ээжтэй байна гэдэг бол та маш баян хүн. Тийм болохоор ээжгээ хайрлаарай. Багшаа бүх юм цаг хугацаанд ирдэг гэж яг үнэн сүнслэгийг ойлгох нь хүртэл аяанда цаг хугацаанд ирдэг. Өөрөөс асуулт аяанда төрж ойлгодог юм байна лээ гэдэг. Тийм ээ, тэр үнэ. Багшаа эгон дотроо бясалгана гэдгийг тайлбарж өгнө үү гэж. За, эгон дотроо бясалгална гэдэг нь та нөгөө өөрийн мөн чанараа сонсохгүйгээр та өөрийнхөө сонсъё гэж хүссэн юм эгогоороо сонсох хэлнэ. Одоо жишээ нь за би бясалгагч хүн юм чинь би ийм гэж сууж ах хэвээр. Эсвэл би гэгээлийг олсон хүн учраас би ийм байх хэвээр. Эсвэл учраас би гэр бүлгүй одоо энэ жирийн энэ дэлхийн ертөнцийн амьдралаас би тустай хүн гэж өөрийгөө бодох нь эго. Та энэ амьдралын жамыг энэ дэлхийн ертөнцөөр ирсэн байгаа энэ эрчимд дэлхийн эрчимд амьдрал байгаа бол энэ амьдралаар нь л амьдрна. Тэгэхээр нэг бясалгал хийчихээрэл нэг
дэлхийгээс тасраа авчдаг юм шиг штэ. Бүр та уусан нэгдчихэж илүү та гэгэл гэж чи ерөөсөл амьдралын мөн чанарыг ойлгохыг л хэлдэг. Түүнээс биш бясалгал гэдэг бол нэг тийм иж шидийн юм биш штэ. Та амьдралын мөн чанарыг ойлгохыг л хэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр амьдралын мөн чанарыг ойлгохгүй мөртлөө бясалгал гэдгээр хэлбэрдэж байгааг эго гэнэ. Мөн өөрийнхөө дотор ингээд бодъё гэсэн юмаа бодоод нөгөө бодол нь эго нь энийг бод гэж бодцсон. Тэрэн дотроо бясалгалыг бас бясалгал гинэ. Одоо эго дотор бясалгална гэж хэлнэ. Яг өөрийнхөө мөн чанарыг сонсохгүй байна. Яг жинкнээсээ та өөрийнхөө эго майндыг буулгаж чадахгүй байна гэсэн үг. Тэгэхээр нөгөө дотроо айцтай, харуусал гомдолтой, хүсэл шунал тачаалтай хүмүүс дандаа тэр дотроо бясалгадаг байхгүй юу? Нөгөө яг мөн чанараа мэдэхгүй тэгэхээр бясалгал тань нөлөөлөхгүй гэсэн. Зарим хүмүүс амар олон жил бясалгал хийсэн мөртлөө яг хэвэндээ байдаг шүү дээ. Тэр хүмүүс ямар ч өөрчлөлт гараагүй. Учир нь тэр эгондоо бясалгаад байгаа байхгүй юу? За. Сэтгцийн өвчтөй хүн зарим нь зөв үзэл бодолд орж чадахгүй болохоор өвчин аваад байна уу? Үүнээс зарим нь юу зааж байгаа. За энэ юу гацчаад бүгдийг харж чаддгүй. Зарим нь гарч чаддаг, зарим нь гарч чаддгүй нь ямар очиртай мэ гэж асууж байгаа юм шиг байна те. Багш нэг see more гэж дарсан чинь гаццсан. За тэгэхээр нэг сэтгцийн өвчтэй хүн гэдэг нь ер нь сэтгцийн өвчин гэж бараг байдаггүй шүү дээ. Сэтгцийн өвчин гэж нэрлээд байгаа энэ сэтгэл готрол, айдас, энэ айдсахыг өвчин гэдэг чинь дандаа нөгөө сэтгэл зүй болон эгогоо контролдож, менеж хийж одоо зөв зохистой өөрөө контролдож чадхаа болсноос болж ийм сэтгэл зүйн ийм шоконд орчдөг байхгүй юу? Тэгтээ яг сэтгцийн бүр ингээд тарих мархиндаа гинтл аваад ингээд юм ингээд яхаа болцсон ингэж мэгдэг болсон хүмүүс байгаа. Тэгтээ ихэнх хүмүүс одоо энэ сэтгэл готрол, айдас тэ одоо шизофрен хүртэл сэтгцэн өвчин биш гэдэг байгаа шүү дээ зүйлүүд. Яагаад гэвэл та нөгөө нэг далд ертөнц одоо энэ ил ертөнц хоёрын ингээд заагийг мэдсэн таны мэлмийн нэгтчингүүд нөгөө янз бүрийн юм харж маргадаг болцсон. Тэрнээсээ болоод ингээд бусад хүмүүс шизофрентай, мэдрэл муутай, сэтгцэн өвчтэй, галзуу солиотой юм шиг харагдж байгаа боловч тэр хүмүүсийн яриад байгаа нь яг үний юм зөв биш ээ. Бодит юм яриад байгаа байхгүй юу? Бодит юм яриад байгаа. Тэгэхээр зүгээр болдог хүмүүс нь ямар хүмүүс вэ гэхээр энийгээ ухамсарлцсан. Би сэтгцэн өвчтэй хүн биш юм байна. Би бол бодит зүйлийг харсан. ертөнцийн мөн чанарыг мэддэг. ертөнцийн яг амьдралын яг үннийг мэддэг хүмүүс тэгээ болчдөг байхгүй юу? Эго гэдэг би гэсэн үзэл мөн үү? Эго гэдэг нь би гэсэн үзэл ахгүй. Миний би болор туяа би тэгсэн, би ингэсэн. Миний хүсэл би хүсэж байна. Би хиймээр байна. Би лаг. Би бүгдийг чадна. Миний би, миний царай, миний хувцас, миний боловсрал, миний байшин. Энэ бүгд эго. Тэгтээ эго хүнд зохих хэмжээгээр байх ёстой. Яагаад гэвэл нөгөө эго чинь тарих штэ. Тарих байхгүй, тарих. За эго болохоор зэрэг биднүүсийн сүнсэн биеийг энэ махан бие дотроо агуулж байгаа штэ. Эгоны тарихны үүрэг ороод юу вэ гэхээр зэрэг биднүүсийн сүнсэн биеийг хамгаалах үүрэгтэй байхгүй юу? Тийм учраас эго одоо ингээд дандаа санаа зовж идэг. Яана ингэчүүдээ, тэгчүүдээ би ингэж лаг харагдах хэрэгтэй юм байна. Би ингэх хэрэгтэй юм гээ дандаа санаа зовж идэг байхгүй юу? Тэгээд нөгөө эгондоо та хит автчихаараа эгогоо дийлж чадхаар болчдөг. Өөрийнхөө сэтгэл хөдлөлт та автчихдаг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр эгогоо дарна. Гэхдээ эгогоо устгах гэж байхгүй. Яг бол эго зохих хэмжээгээр бага хэмжээгээр хүнд бас байх хэрэгтэй. Өөрийгөө хамгаалахын тулд. Нэг удаа ороод л энерги цэвэрлэх үү, ахин цаг авч үргэлжилж байгаа цэвэр болох уу, үүнийгээ яаж мэдэх вэ багш гэж. За энерги эмчилгээ авахд эхний удаа та онцлогоо хийлгэнэ. Онцлогоо эмчилгээг нэг дор хийн.
Тэгээ онцлог таны энергийн бие ямар байгаас шалтгаалаад, энергийн байдал ямар байгаагаас шалтгаалаад цаашаага үргэлжлэхгүйгээ шийднэ. За энергийн бие чинь сайн байх юм бол нэг засал аваад зүгээр олноо. Тэгээд эсвэл энергийн биетэй нь муу ах юм бол цаашгаа эмчилгээнд орно. Махан биен дээр өвчлөлттэй хүмүүс одоо хор тавдар мадар янз бүрийн өвчнөр өвцөн хүмүүс болвол одоо курсээр эмчилгээнд ордгоо. Монгол энтэг хоёр улс бясалгалаар эртний холбоос байдгүй гинөө мэдээж байгаа. Маш эрт дээр үеэс Монгол энтэг хоёр улс орон бясалгалаар эртний холбоотой байсан. Эртнээсээ бүр маш дээр үеэс. Маш дээр үед те хэдэн 100 жилийн өмнөөс монголчууд энтэгт очиж бясалгал хийдэг байсан. Би ч гэсэн урд насандаа Монгол эрэгтэй хүн байхдаа би энтэгт бясалгал хийдэг байсан. За харш жилтэй хүмүүс гэр бүл болвол яах вэ гэнэ. За харш жилтэй хүмүүс харш жил ийм жил гэд хүмүүсийн ингээд нэг 12 жилд хуваадаг чинь бас л жоохон учир дутагдaltaй штэ. Яг үнэндээ. Тэгэхээр нөө би харш жилтэй болохоор энэ хүнтэй таарахгүй гэж юусоо бодож болохгүй шүү. Эн чинь бас жоохон өрөөсгөл асуудал ахгүй юу? Хүн болгоныг дэлхий дээр байгаа 7 тэрбум хүнийг 12 жилд хуваагаад англиад 12 төрөл болгож болохгүй штэ. Гэгээрл тухайн улсын энергийг нөлөөлөх үг энэ улс гэдэг нь юу одоо газар байршлаараа юу дэлхийн ертөнц өөрөө эргэтэнтэй ахгүй юу? Дэлхий чинь өөрөө эргэтэнтэй, дэлхий чинь өөрөө ауратай, дэлхий чинь өөрөө чакра буюу энергийн хүрдүүдтэй байдаг байхгүй юу? Тэгэхээр дэлхийн ертөнцийн нөгөө аль эргэтэн дээр байрлаж, аль улс, аль газар нутаг дээр байрлаж байгаасаа шалтгаалаад энергийн түвшинд бас өөр байна. Манай Монгол орон дэлхийн ертөнцийн зүрхэн тус газар байралтай. Тэгэхээр манай Монгол орон энергийн түвшин маш өндөр. Ялангуяа нэгүүлсэнгүй хайрын чиглэлээр манай Монгол орны газар зүүн байрлал маш өндөр энергийн түвшинд байдаг учраас энд бясалгал хийх юм бол маш өндөр одоо самадид орох боломжтой гэсэн үг шүү. Учир нь бид нар дэлхийнхээ зүрхэн дээр амьдарч байгаа юм шүү. Тийм болохоор нэгүүлсэнгүй хайрыг сайн суралцаарай. За өөртөөгөө сайхан харилцаатай байна, өөртөө үнэнч байна гэдэг нь юу гэсэн үг вэ гинэ? За өөртөөгөө сайхан харилцаатай, өөртөө үнэнч байна гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр ихэнх хүмүүс өөртөөгөө муу харилцаатай байдаг байхгүй юу? Одоо жишээ нь та нэг юм ингээ хүсчээтэл та одоо бусад хүний одоо нөгөө нэг юу гэдэг лээ хүлээлт ч юм уу эсвэл таныг тийм байх ёстой. Нийгмийн хүлээлтэнд тааруулж үгүй. Гам болдоо чи энийг хийж болохгүй. Чи заавал ийм байх ёстой. Чи заавал сайн аав байх ёстой. Чи заавал сайн иргэн байх ёстой. Чи заавал дүрм журмаа дагах ёстой. Чи ийм хийж болохгүй ч юм өөрийгөө та сонсдог байхгүй. Таны дотроос хизээш муу юм гарахгүй. Яг бол та тэр чигээрээ нэгүүлсэнгүй хайр учраас хин таны дотроос нэг ч муу санаа гарахгүй. Та хизээш нийгэмтэй одоо нөгөө зөрчилдөх юм хийхгүй байхгүй юу? Харин та юун дээр нөгөө зөрчилдөд байхын нөгөө л нэг материалыг би хүнд ингэж харагдаж болохгүй. Би хүний доор орчин ч юм уу те гам болдоо чи энийг хийчих юм бол хүний доор орчин тийм болохоор чи энийг хийж чадахгүй ч юм уу. Энэ нь та өөрийгөө одоо нөгөө өөртөө та ингээ харилцаад байгаа хүн чинь та дандаа та хамгийн их амьдралдаа харилцаанд ордог хүн чинь та өөрөө шүү дээ. Та өөрөө өөртөө байнга харилцаанд орж идэг. За өнөөдөр өглөө бослоо юу ийх вэ? За маргааш юу ийх вэ? За би одоо ингэ, за би ингэ, за байж үсээ янзлууч тийм үү? За та дандаа өөртөө ярьж харилцаанд орж идэг шүү дээ. Тэгэхээр та өөртөө харилцаа цайтай байна гэдэг нь та өөрийгөө дотор байгаа жинхэнэ мөн чанараа хүлээн зөвшөөрөөд өөрийнхөө дотоод дуу хоолойг сайн сонсох хэрэгтэй байхгүй юу? Тэр нь та өөртөө үнэнч байна гэсэн үг байхгүй юу? Та өөртөө итгэж ш. Би та өөрийнхөө инстинкт буюу нөгөө зүн совин өөрийнхөө зүн совинд итгэх хэрэгтэй. Өөрийнхөө мэдрэмжинд итгэх хэрэгтэй. Тэрийг өөртөө итгэж үнэнч байхыг хэлж байгаа. Түүнээс ш танд нэг мэдрэмж төрөөд идэг. Өөр хүн нэг өөрөө хэлэнгүүт нь энэ хүн ингэж хэлсэн чи энэ хүнийг дагчий гэд өөрийгөө сонсдог байхгүй хүмүүс. Эннээс болж маш том асуудал үүсдэг. Сэтгэл готрал, айдас. Яг бол та өөртөө итгэхгүй болонгууд та өөртөө итгэлгүй болчдөг. Сүүлдээ бүр өөрөө шийдвэр гаргаж чадхаа болоод бусдаас хамааралтай болчдөг байхгүй юу?
Баярлалаа, танд амжилт хүсье. Эгоноос яаж хамгийн хурдан салах вэ гэж. За, багшин төрөөсөө эгоноос 100% сална гэж байхгүй. Тодорхой бага хэмжээгээр бидэрт эго байх ёстой. Энэ махан биеэ хамгаалах болон энэ дэлхийн ертөнцийн амьдрахад одоо энэ биеийн дотор оршин тогтноход тарих хэрэгтэй. Хэрэгтэй үед нь тархиа ажилуулад хэрэггүй үед нь ажилуулахгүй байхыг л сурах хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Та дандаа мэдрэмжээр ихэнх тохиолдолд та мэдрэмжээр шийдвэр гаргаж явах хэрэгтэй. Өөрийнхөө gut feelings буюу одоо зүн совин мэдрэмжээр та шийдвэр гаргаж явах хэрэгтэй. Тархиа зарим тохиолдолд та тархиа ашиглаж болно. Тэгэхээр нөх хит их эго шиг томорчхоор та мэдрэмжээ сонсгоо болоод нөгөө эгогоор амьдраад байдаг. Тэгэхээр эгогоо дарах хамгийн шилдэг арга өөрийгөө хүлээн зөвшөөрөх, бясалгал хийх, өөрийнхөө дуртай зүйлийг хийх, бусдаас хамааралгүй байх, эрх чөлөөтэй байх, өөрийгөө чөлөөл. Одоо нөгөө ихэнх хүмүүс ийм толгоон дотор ийм шорон дотор байж байгаа байхгүй ингээд төгжигдсэн. Би ингэж болохгүй, би тэгж болохгүй, ингэж болохгүй. Тэгвэл тэр хүн намаа ингэ ботчихно. Тэгвэл тэр хүн намаа ингэ ботчихно. Ингээд шорон дотор оцсон. Тархин дотор шорон дотор. Та гаднаа ингэ би чи эрхчлөөтэй мөртлөө дотроо шорон дотор амьдардаг байх. Өөрийгөө чөлөөл тавьж явуул тий. Энийг та суралцъя гэвэл манай нууц цэцэрлэг онлайн сургалтанд сууж болно. За. Тэгээд за та хүнд өвчтөе хүн эдгэж байсан гайхамшиг бүтээсэн түүхээсээ яаж болох вэ гинэ. За иймэрхүү тохиолдол бол маш их байгаа тий. Хүнд өвчтөе хүмүүсийг эдгэхээс гадна яг өөрөө төөрөлдсөн. Зарим нөгөө маш хүнд өвчтөе хүмүүс болохоор их хөвчлэн үүлийн үрийн холбоотой байдаг. Одоо нөгөө үүлийн үрээс болж өвчлөл ирдэ штэ. Тийм учраас багш нь бүр одоо нөгөө үүлийн үрийн холбоотой өвчлөл болон янз бүрийн асуудлыг би эмчилгээс татгалздаг. Би үгүй гэж хэлдэг. Яагаад гэвэл би үйл одоо бурхны хийж байгаа ажлыг би дундаас нь зогсоож тэр хүний үүлийн үрийг таслах хэрэг надад байхгүй. Тэгвэл зарим хүмүүс яалтчгүй тохиолдолд гадаад нөлөөллөөр тий эсвэл бол энэ нөгөө юу лээ альбин тэрэн янз бүрийн нөгөө далд ертөнцийн юугаар ингээд майралтанд ороод янз бүрийн өвчин туссан хүмүүс эдгээр засал масал хийн. Та урд насаа яаж мэдсэн бэ? Хүн яаж урд насаа мэдэх вэ гэж байна. За Akashic Record гэж байдаг. Энийг болохоор нөгөө монголоор очихлох юм бол дэлхийн нийтийн номын сан гэж байдаг. Тэгэхээр нөгөө дэлхийн нийтийн мэдээллийн сан номын сан гэнэ. Дэлхийн нийтийн мэдээллийн сан гэж байдаг. Мөн таны дотор өөрийн таны сүнсэн биений мэдлэгийн сан гэж байгаа. Та тэрэндээ холбогдоод сурчхаар энэ мэдээллүүдийг авдаг болчихно. Тэрэндээ холбогдож сурахын тулд та өөрийнхөө эго майнд буюу одоо нөгөө худал итгэл үнэмшлээ байхгүй болох хэрэгтэй. За. Ламбуу нарын заслын талаар таны юу? Ламбуу нарын заслын талаар таны бодол хэр байдгүй гэж за сайн лам сайн тарин унш чаддаг, сайн энергийг танд түгээж чаддаг, сайн бөө одоо шаман гэдэг чинь маш эртнээс нөгөө эртний ангаагч нар шүү дээ. Тий ангаагч нар байхгүй юу? Сайн хүмүүс нь бол болно. Гэвч нөгөө сайнны хажуугаар саар гихчээр маш их бусармаг зүйлүүд одоо Монголд байж тээ бөө лам гэсэн нэртэй бусдыг худал ярьж бусдын итгэл үнэмшлэлээр одоо амьдэрдэг, амиа зогоодог хүмүүс байна. Тийм хүмүүс бол худлаа шүү. Багшаа өөрийнхөө өмнөх төрөлд ямар сүнс байснаа мэдэж болох уу гэнэ. Харин тийм болно. Та ямар сүнс байснаа мэдэж болно. Мэдхийн тулд та өөрийнхөө эго майнд буюу өөрийнхөө энэ матрикс энэ нийгмээс авсан худал итгэл үнэмшлээ дараад амьдралын жинхнийг мэдрэх хэрэгтэй. За энэний бас нэг гол юу гэхээр та одоо цагтаа орш. Яг одоо цагтаа. Та яг одоо цагтаа оршиж чадах юм бол та нөгөө эгоноосоо салждаг байхгүй юу? За. Та
сургууль эрэхтэй байснаа мэдээд энтэй явж байсан гэдгээ яаж мэдсэн юм бэ? Сонирхол татав гинэ. Харин тийм яаж мэдснэ багш нь хэлсэн шүү дээ. Өөрийн дотоод мэдлэгийн сандаа хүрсэн. Тэгээд тэнд болохоор миний мэдээлүүд мөн Akash Record гээд нийтийн ухамсарын мэдлэгийн сан гэж байгаа. Тэндээс харсан. Мэдээлэл авсан. За. Та зүүдийг яаж тайлбарлах вэ? Бурхан гэж үнэхээр байдгүй гинэ. Мэдээж бурхан гэж байдаг. Гэхдээ бурхан гэхээр хүмүүс аяга буруу ойлголттой байдаг байхгүй. Бурхан гэхээр нэг юм сахалтай, нэг хүний хэлбэртэй нэг юм сахалтай хүнтэй бурхан. Тийм биш байхгүй. Хүн бурхан ч хүн биш шүү дээ. Бурхан гэдэг чинь ерөөсөө хүн болгоны дотор оршиж байдаг нийтийн ухамсар бүтээгч. Брахман. Тэрийг хийж байгаа шүү. Түүнээс биш одоо нэг юм сахалтай бурхан гэж биш шүү дээ, тий. Зүүд болвол тий зүүд нөгөө нэг зүүдэнд дэлхийн ертөнцөөс мессеж ирдэг. Тэгтээ ихэнх зүүднүүд таны эго бодлоос гарч ирдэг шүү. Одоо нөгөө таны толгойд өдөржин юу бодогдно та орой унтахад тэрийг бодоод тэр чин зүүдэнд санагддаг шүү. Бас заа юу. Тийм учраас нөгөө толгойд орж ирж байгаа нөгөө зүүдэлж байгаа зүүд болгоно энэ надад мессеж ирээд энэ одоо юу гэсэн юм болоо гэж тэгж хандаж болохгүй шүү. Заа юу. Бясалгал яаж хийвэл зүгээр вэ гинэ. За бясалгалыг бол та анхан бясалгач нар анхан шатны бясалгач нар бол удирдлагатай бясалгал хийх хэрэгтэй. Удирдлагатай бясалгал хийх нь одоо нэг хүн таныг удирдаад багш таныг удирдаад ямсан одоо нүдэ анаад одоо ингэж бодоорой одоо тэгээрээ одоо амьсгалаа ингэж аваарай гэдэг ингээд удирдаад одоо нүдэнэ гэдэг ингээд удирдаад явна заяа. Анх тийм бясалгал хийж ирлээ дараа нь та тэр випассана випшна трансцендентал гэдэг чимээгүй бясалгалууд дараа нь хийж болно. Та эхлээд өөрийнхөө эго болон нөгөө гомдол уур уцаар те одоо дотор байгаа зөрчлүүдээс салж иж нөгөө бясалгалаа хийхгүй бол та нөгөө гомдол уур уцаартай байхдаа ингэ чимээгүй суугаад байвал та гомдол уур уцаартай улам орно, эготойгоо улам орно гэсэн үг байхгүй юу? Заа юу. За. Та өөрсдөө таны үсэд өөрсдөө юм уу? Тийм шүү дээ. Та өөрсдөө таны үсэд өөрсдөө гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр нөгөө таны энергийн түвшин өндөр болоод ирэхээр та өөрөөсөө амар том гэрэл цацуулдаг. Та чинь нэг гэрлэн биш шүү дээ. Гэрлэн бүрхүүл аавра гэдэг чинь гэрлэн бүрхүүл шүү дээ. Тэгэхээр та өөрийнхөө энергийн түвшин дэвшлүүлээд таны аавра чинь ингээ айгуу тод гэрэлцэж хахад тэр гэрэлсэн таны хүүхдүүд нөлөөлөгдөд танаа хүүхдүүд чинь өөрөө гэрэлтэж эхлэх байхгүй юу? Багшаа та Ошо гэгэний сургаалт номлолд итгэдэг үү гэж байна. За Ошо гэгэн болвол маш их зүйлүүдийг одоо хүнд маш их маш дэлхийд даяар олон хүмүүс нөлөөлж чадсан хүнэлтэй. Тэр хүний ярьж байгаа зүйлүүд нь таалагддаг боловч нэг зүйл нь надад таалагддаггүй. Тэр нь болохоор нөгөө харилцааны асуудалтай нөгөө эр эмийн хоорондын нөгөө бэлгийн харилцааны тал дээр Ошо багш маш их чөлөөтэй байх ёстой гэд ингээд заадаг байсан. Тэрнээс нь болоод нөгөө маш олон хүмүүс нөгөө тэр бэлгийн одоо нөгөө донтолт модл ч юм уу тийм юмд аюух орж исэн учраас надад тэр сургаал нь бол таалагддаггүй. Гэхдээ Ошо багшийн одоо хайрын тухай сургаал мургаалууд нь бол таалагддаг. За хүн ер нь тарин унших ёстой юу гинэ. Тарин гэдэг чинь нөгөө мантра мантра гэдэг чинь үг, тарин гэдэг чинь үг байхгүй. Үг өөрөө амар хүчтэй. Тэгэхээр яг нь таны хэлж
байгаа үг болгон мантра тарина гэсэн үг шүү. Тэгэхээр та өөрөөсөө гарч байгаа үгээ маш цэгцтэй гаргах ёстой. Та хэрвээ сайн сайхан үг гаргах юм бол тэр тань биелнэ. Учир нь хэм бол одоо квант ертөнц буюу далд ертөнцөөс таны хоолойн хүр дээр дамжуулаад хоолойн хүрдийн төвхөн дээр байралтай хоолойн хүр дээр дамжуулаад таны үг болон одоо энэ матери ертөнцийн матери болж бий болж байгаа байхгүй юу? Тэгэхээр та өөрөө үгээрээ бас зүйлүүдийг бүтээдэг байх нь шүү дээ, тийм чинь мантра байхгүй. Тэгэхээр тарина гэсэн үг байхгүй юу? Ер нь бол тэгэхээр та хэлж байгаа үгээ маш зөв хэлж явах хэрэгтэй. Хэлж байгаа үгээ дандаа сайн сайхан үг хэлж явах хэрэгтэй шүү. За тэгэх юм бол тэр чинь биелнэ гэсэн үг. Танд тийм чадвар байгаа байхгүй юу? Тэгээд одоо мантранууд гэдэг одоо жишээ нь тарина тий. Тарина гэдэг чинь умарлын меморандум гэдэг үгнээс аялгуунаас гаралтай дэлхийн анх үүссэн дэлхий одоо аялгуунаас үүссэн баггүй анх үүсгэд гарч ирсэн тарин чинь дэлхийн үүсэл баггүй эхлэл гэсэн үг. Тэгэхээр тарин маш хүчтэй. Тэгээ бас бус таринууд байгаа те энэ таринууд яагаад хүчтэй байдаг гэхээр маш олон хүмүүс чант хийдэг баггүй. Одоо дэлхийд даяар маш олон хүмүүс энэ үгийг дахин хийж энэ үгэнд сүсэглэж байгаа учраас тарин маш хүчтэй байдаг. Тийм учраас тарин уншиж байх нь зөв. За сайн байна уу? Ихэр сүнсний талаар ярьж өгөөч. Яаж таних вэ гинэ? За Twin Flames буюу ихэр сүнс ерөнхийдөө болвол ихэвчлэн та энэ насандаа Twin Flame-тэй ихэр сүнстэйгээ тааралцсан бол нөгөө та хоёр нэгэндээ ингэж нэгүүлсэнгүй хайрыг зааж сургаж яадаг тийм нэг сүнсний хоёр тал гэсэн үг шүү. Та хоёр нэг сүнс гэсэн үг байхгүй. Тэгтээ ингээ хоёр хуваагдсан. Тэгээд нөгөө нэгэндээ ингээд нөгөө нэгүүлсэнгүй хайрыг зааж сурах гэж ирсэн байдаг. Тийм учраас нөгөө ихэнх Twin Flame-ууд ихэнх нөгөө нэг ихэр сүнснүүд энэ амьдрал дээр тааралдахдаа айгүй сонирн байдалтайгаар тааралддаг байхгүй юу? Тэгээд тэрнээсээ ингээд суралцж яадаг. Хэрвээ та энэ амьдралдаа ихэр сүнстэйгээ тааралцсан бол та бурхны буян хишгийг авжээ гэсэн үг. Учир нь та тэр ихэр сүнстэйгээ үнэхээр энэ насандаа таарлахдаа та хоёр гэрлэлт хийж чадах юм бол та хоёр уусан нэгдэж чадах юм бол та энэ насандаа бурхныг одоо нөгөө blessed те инэрл хайрыг хүртсэн дараагийн төрөлдөө та дахиж хүн болж төрөхгүйч байх магадaltaй байхгүй юу? Гэгэрнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энийг олоход маш хэцүү. Тэгээд ихэр сүнстэйгээ ингэж гэрлэлт хийж уусан нэгдтлээ маш олон мянган жилийг туулж байдаг. Тэгээд таарлахаараа дандаа ингэж салдаг. Нөгөө юу гэдгэлээ ингэж салдаг гэсэн үг байхгүй юу? Тэгээ хэрвээ нийлж уусан нийлж чадах юм бол харин та гэгэрлийг олох буюу нэгүүлсэнгүй хайрыг суралцдаг гэсэн үг байхгүй юу? За өөрийгөө таних сүнсний хөгжлийн талаар сайхан номнууд зөвлөж багшаа гинэ. За өөрийгөө таних сүнсний хөгжлийн талаар монгол хэл дээр бас нөгөө нэг яг ойлгомжтой номнууд айгүй ховор идэм билээ. Учир нь нөгөө яг буддын сургаал бол айгүй сайн буддын сургаалыг та унших хэрэгтэй. Одоо нөгөө Анистийн гигэний номнууд их зүгээр. Тэгээд багш нь урдныхаа лайв дээр хэлжсэн Экхарт Толле гэдэг ахын бичсэн гэгэрсэн багшийн бичсэн одоо цагийн хүч гэдэг ном байгаа. Энийг интер номын сангууд дээр зарж исэн монголоор орчуулсан байсан. Одоо цагийн хүч гэдэг энэ номыг уншаарай. Энэ ном бол маш гоё сүнсний хөгжил болон амьдралын мөн чанарын талаар маш гоёор энгийнээр тайлбарлсан байдаг. Экхарт Толле одоо цагийн хүч ногоон хавцтай ном байгаа. За энэ номыг уншаарай. Мөн дээрэс нь нөгөө Бурхан Буддаа гэдэг олон ангит кино, Энтхийн олон ангит кино сүүлд нөгөө монгол телевизээр гарч ирсэн. Энэ киног эхнээс нь ахуулаад дуустал нь үзээрэй. Энэ кинон дээр яг Буддаа буюу Сиддарт Хунтайжийн гэгэрлийн замыг харуулсан байдаг. Дээрэс нь гэгэрлийн замыг харуулахаа хажуугаар одоо нөгөө энэ материалын амьдралын энэ сохорцсон сүнснүүдийн бусармаг амьдралын талаар бас маш их харуулдаг шүү. За бид нар юу буруу хийгээд байна? Яагаад хүмүүс сохорцсон байна?
юу одоо бидүүлсэг соглоод байна гэдгийг бас хүнсэл шунал тачаал гэж юу байдгийг энэ кинон дээр маш сайн илэрхийлсэн байдаг. Тэрийг бас уншаарай. Тэгээд мөн бодлоо өөрчилж амьдралаа өөрчилгээд Америкийн нөгөө багш нөгөө яг одоо нэр нь санаанд орж ирэхгүй нэг сүнслэг багш бас байгаа. Тэр хүн урд нь өөрөө эмч байсан, доктор байсан хүн байгаа. Тэрний бичсэн ном бас орчуулагдаад гарсан байсан. Энтер ном байх шиг байсан шүү. Заа юу. Одоохондоо тийм номнуудыг уншиж байгаарай. Тэгээ Анстийн гэгээний номнууд бас их зүгээр юм билэ. Тэгээд сүнсэн хүчийн талаар маш олон номнууд бас байдаггүй юм билэ. Тэгээд багш нь явандаа гоё номнууд бичиж гарган заа юу. За. Миний дуу байхгүй болцсон уу? Дуу чинь байхгүй болчлоо гинэ. Байгаа хаа. Одоо би сая юунд ч хүрээгүй штэ. Тэгээд одоо миний бас нөгөө энэ падны цэнийг дуусгаад ах шиг байна. Одоо 2 цаг угаасаа болох ч юм тий. За 5% үлдлээ гэж байна. Ээж маань нас бараад 8 сар болж байгаа. Ээжтэйгээ зүү дээрээ уулзахыг маш ихээр хүсэж байгаа. Та зөвлөгөө өгч болно уу гинэ. За та ээжтэй нас бараад 8 сар болж байгаа тий. Та ээжтэйгээ зүү дээрээ уулзаж яг яах чаа. Та ээжээ чөлөөж явуулах хэрэгтэй байхгүй. Ээжтэй нь одоо ингээд энэ биенээсээ гараад дараагийн төрөлтөө ингээд очих замдаа явж байгаа тий. Тэгээд та ингээд нөгөө ээжээгээ ингээд хоргоогоод би тантай уулзмаар байна. Та миний зүүдэнд ирээч гэд байх юм бол ээж нь амгалан тайван явж чадахгүй шүү. За ёо. Тийм учраас ээжээгээ тавьж явуулаарай. За эргэж харлах буцалтгүйгээр сэтгэл нь хогдохгүйгээр явуулаарай. Тэгэх юм бол ээж нь илүү цаашаа зам мөрөх хөгжил нь илүү байна шүү. За ёо. Зам нь тэгш байна гэсэн үг шүү. Тэр кино маш их ухаарл өгсөн бурхан багш кино гэнэ. Тийм. Бурхан буддаа, бурхан багш үлөө энэ хоёрын нэг нь тэр буддагийн талаар Сиддарт Хунтачин гэгээлийн талаар энэ киног сайн үзээрэй. Дахин үз болгонд өөр зүйлийг ойлгодог яг үнэн. Дуу зүгээр энэ. За баярлалаа. Өмнө нь бид нэг гэдгийг ерөөсөө ойлгохгүй байсан нууц цэцэрлэгт ороод сайн ойлгосон баярлалаа гэж байна. За маш сайн байна. Багш нь яг нууц цэцэрлэг хичээл дээрээ бид бүхэл нэг юм шүү гэдгийг ойлгуулахыг хичээж байгаа. Та тэгээд энийг ойлгож байна гэдэгт нь маш их баярлалаа. Нөгөө сурагч бэлэн болоход багш гарч ирдэг гэдгийг та бүхэн санаарай. Та суралцахад бэлэн болсон учраас та багшийнхаа заасан зүйлүүдийг ойлгож ухаарч байгаа юм шүү. Тэгээд таныг суралцахад бэлэн болоод багшийнхаас хэлж байгаа үгнүүдийг нэг нэгэнгүү ойлгож ухаарч байгаад багш нь маш их талархаж байгаа шүү. За ёо. Өмнө нь нэг байжгаад нэг бүхэл байжгаад яагаад бутарсан юм бол хийнэ. Багш нь энийг урдныхаа лайв дээр бас хэлсэн байгаа. Дэлхий дээр Big Bang үүсээд том тесрэлт үүссэн баггүй. Тесрэлт үүсээд нөгөө дэлхийн ертөнцийн нэг юм ухамсар байсан чинь том тесрэлт үүсээд ийм жижиг ухамсарууд буюу сүнсэн биенүүдийг ингээд тараацсан баггүй. Тарцсан гэсэн үг тесрээд. Тэгээд энэ сүнсэн биенүүд жижиг сүнсэн биенүүд ухамсарууд маань өөрсдөө сурч боловсроод гэдэг юуг сурч боловсрох гэдэг юм гэхээр нэгүүлсэнгүй хайрыг сурч боловсон. Нэгүүлсэнгүй хайр. Яагаад гэвэл дэлхийн ертөнц хайр дээр тогтдог. Биднээсээ мөн чанар хайр учраас түүнээс биш би сурч боловсон гэдэг нь нөгөө тоо нэмж хасах те энэ амьдрал дээр хэрхэн өгчгүйхэн шиг амиа зоогоож амьдрах уу гэдэг боловсрал яриаггүй шүү. Би нэгүүлсэнгүй хайрын боловсрол ярьж байгаа шүү. За нэгүүлсэнгүй хайрыг суралцсанараа та дэлхийн ертөнцийн нийтийн ухамсартайгаа буцаж нэгнэ гэсэн. За энийг дэлхийн ертөнц хүртэл хүсэж байгаа. Universe бурхан энийг хүсэж байгаа. Яагаад гэвэл бурхан өөрийн гэсэн одоо тарсан жижиг ухамсаруудаа өөртөө нэгтгэж улам хүчрэхийг буцаад нэг бүтэн болохыг хүсэж байгаа учраас таныг байнга дэмжиж байгаа шүү. За ёо. Тийм учраас дэлхийн ертөнц universe таны хүслийг байнга биелүүлж байдгаа гэсэн үг шүү. За ойлголоо. Баярлаа. Зул өргөх нь зөв үү гинэ. Зул өргөн штэ. Зул өргөх маш сайхан те. Та гэрлийг асааж байна.
Зул өргөх маш сайн. Зул өргөхөөр нөгөө гэрийн энерги хүртэл цэвэрлэгддэг байхгүй юу? Тэгэхээр зулаа сайн өргөж байгаарай. За. За ингээд ерөнхийдөө лайва дуусгая да тий. Одоо цагт болж байна. Одоо 1:50 болж байна. Тэгээд багш нь одоо 2 цагаас энерги имчилгээ хийн. Тэгээд та бүхэнтэйгээ хагасаа өдрийнхөө лайв болгоноор уулзаж мэдлэг мэдээлэлээ хуваалцаж ингэж ярилцаж байгаадаа багш нь маш их баяртай байгаа. Тэгээд дараагийн хагасаа өдрөөрөө уулзцгаая. Тэгээд өнөөдрийн сэдэв тань таалагдсан байхаа гэж найдаж байна. Тэгээд та бүхэндээ аз жаргал, эрүүл энх, амар амгалан, инэрэнгүй хайр нэгүсэл, сэтгэлийн амар амгалан, хорвоогийн бүх сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж таны суралцах замт нь гэрэлтэй байх болтугай гэж хүсэн өрөө. Тэгээд дараагийнхаа хагасаа өдрийн лайваар уулзцгаая. Намасте.